Дараагийн мэдээг танилцуулъя. Филиппин улс тус улсын өмнө нь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Родриго Дутертэг олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгсөн ийм шийдвэрийг гаргасан байна. За Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег бол хар тамхины дайн өрнөөсөн. За эндээ бол энгийн номхон хүмүүсийг бол тодорхой шүүхийн шийдвэр одоо байхгүйгээр шийтгэж алж устгасан ийм хэргийг бол үйлдсэн. За энэ хэрэг нь бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болсон гэж үзсэн учраас тухайн одоо олон улсын эрүүгийн шүүхээс бол түүнийг баривчлах шийдвэрийг гаргасан. За үүнд бол Филиппиний цэцэг зархаа туслаж түүнийг бол олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэн өгсөн ийм үйл явдал болсон байна. За мягмар гарагт бол түүнийг Манилагийн нисэх онгоцны буудал дээр баривчилсан. За ингээд бол хэдэн цагийн дотор захиалах онгоцоор бол цааш нь илгээж Дубайгаар дамжаад олон улсын эрүүгийн шүүх байрладаг Гаг хот руу бол нисгсэн байна. За өдгөө 79 настай Родриго Дутертегийн хувьд бол олон улсын эрүүгийн шүүхэд шүүгдэж байгаа Азийн анхны төрийн тэргүүн асан хүн болж магадгүй ийм нөхцөл байдал үүссэн. За Дутертегийн хувьд бол 2016-аас 22 онд бол тус улсыг удирдах байхдаа хар тамхины дайныг явуулж олон одоо хүмүүсийг хилмигдүүлсэн мэдээж хэрэг бол үүнд нь хар тамхины наймаачид хэрэглэгчид бол өртсөн. Гэхдээ бол хажуугаар нь энгийн номхон иргэдийг бол хилмигдүүлж устгасан ийм гэмт хэргийг үйлдсэн гэж үздэг. Энэ одоо асуудлаар Филиппиний засаг захиргаа бол олон улсын эрүүгийн шүүхтэй хамтарч ажилласан. Goldstream G500 нэртэй онгоц бол лав гарагийн үүрээр Дубайд газардаад энэ дээр бол Дутертед эрүүл мэндийн үзлэг хийх хооронд бол хүрх хугацаа хэсэг хугацаанд бол хоошлогдсон гэдгийг Reuters агентлаг мэдэгдэж байсан. За онгоц Rotterdam одоо газарсныхаа дараа олон улсын эрүүгийн шүүх Дутертег хүн төрөлхтний гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж баривчлагдсан саатуулсан болохыг олон нийтэд хандаж мэдээлсэн байна. Өөрөө бол энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж байгаа. За харин бас мөн одоо түүний дэмжигчид бол Гагийн одоо шүүхийн гадаа бол цуглаж олон одоо бүгдээрээ бол өөрийнх нь X ерөнхийлөгчийг бол хамгаалж жагсаж байгаагаа мэдгдсэн. За тэр үеэрээ бол Филиппиний далбайг намруулж зарим нь бол Дутертегийн өөрийн нэрийн хуудас нудраг одоо зөрүүлдэг энэ хөдөлгөөнийг үзүүлж ив нэгдлээ бол X ерөнхийлөгчтэй хамт байгаа гэдгийг илэрхийлсэн байна. За энэ удаагийн бас Дутертег баривчлах гол шалтгаан бол бас улс төрийн нөхцөл байдалтай холбогдсон байгаа. За одоогийн ерөнхийлөгч баг Фердинанд Маркосын хувьд бол түүнийг шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. За Дутертег бол Филиппиний одоо агаарын орон зайг орхисноос хэдхэн минутын дараа Маркос одоо олон нийтэд хандаж мэдэгдэхтэй бол Филиппин улс олон улсын эрх зүйн өмнө хүлээс үүргээ биелүүлж байна гэж бол мэдэгдсэн байна. За энэ бол бид нарыг энэ зүйлийг бол олон улсын хамтын нийгэмлэг биднээс хүлээх одоо хийхийг бол хүлээж байсан. Тийм учраас бол бидний хийсэн гэж мэдэгдэж байгаа. За Дутертег бол Маркос нарын гэр бол Филиппиний хамгийн хүчрхэг улс төрийн гэр бүлүүдийн тоонд бол тооцогддог. За 2022 онд болсон тус улсын үндэсний сонгуулийн үеэр бол хүч нэгтгэж хоёр гэр бүл бол ажилласан. За харин сүүлийн үед бол өөрийн одоо хэрэгжүүлж байгаа улс төрийн үзэл бодол за болон мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор бол хоорондын санал зөрөлтөй бол үүссэн. За ингээд Дутертег бол олон улсын шүүхэд хүлээлгэн өгсөн. Олон нийтийг одоо анхаарлыг татсан. Тэр хоёр гэр бүлийн хооронд өрнөд байгаа улс төрийн тэмцлийн дараагийн нэг үе шатуулж байна гэж үзэж байгаа. Дутертегийн охин Сара бол эцгийнхээ албан тушаалд одоо сонгогдох зорилгоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвсэн. За гэхдээ бол ялалт байгуулж чадаагүй учраас Маркос Жуниорын бол дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдож ажиллаж байгаа юм байна. За эцэг нь одоо баривчлагдсантай холбоотойгоор бол тэрээр олон улсын шүүх рүү бол очиж эцгийнхаа эрх ашигыг хамгаалах ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдэж байна. За Дутертегийн хувьд бол энэ удаагийн олон улсын шүүхэд түүнийг одоо дуутахсгүй гэж үзэж байгаа. За яагаад вэ гэх юм бол хар тамхины дай өрнүүлсэн. За үүний дараа бол маш олон хүн амнасаа алдсан учраас өөрийг нь ямар нэгэн байдлаар олон улсын эрүүгийн шүүхэд бол шүүгдэж магадгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас Филиппин улсыг 2019 онд тус шүүхээс гаргах шийдвэр гаргасан учраас бол одоо энэ Ромын дүрмийн дагуу түүнийг шүүхэр шүүх нь бол хууль бус гэсэн ийм зүйлийг бол ярьж байгаа. За харин олон улсын эрүүгийн хэргийн шүүх бол юу гэж үзэж байгаа вэ гэхээр 2021-ээс 19 онд бол түүний одоо Даво хотын захирагчаар байсан ажиллаж авах үедээ бол явуулсан үйл ажиллагаанд нь бол мөрдөн байцаах шүүх ажиллагаа бол явуулна гэж үзэж байгаа. За яагаад вэ гэхээр Дутертегийн хувьд бол Даво хотод захирагчаар ажиллаж авах үеэс эхлээд энэ хар тамхины дайныг өрнүүлсэн. За энэ дайнаа бол дараа нь ерөнхийлөгч болсны дараа улс орны хэмжээнд бол явуулж олон мянган хүнийг бол хилмигдүүлсэн. За нийтдээ бол доор хаяж 6,000
мянган хүний амь насыг бол тухайн хар тамхины дайнаас болж авч удсан гэж үзэж байгаа юм байна. За түүнээс ч илүү олон хүн байх боломжтой гэж бас бусад одоо хүний эрхийн байгууллагуудаас үзэж байна. За хүний эрхийн одоо гол судалгаа хийдэг Human Rights Watch байгууллага бол Дүтертег баривчлсан Филиппинд хариуцлага тооцоход чухал алхам болсон гэдгийг бол мэдэгдэж байгаа. За харин иргэдийн зүгээс бол янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. За Дүтертег бол харин ч Филиппиний хамгийн сайн ерөнхийлөгч байсан. За түүний байх үед бол Филиппинд аюулгүй байдал жинхэнэ ёсоор бий болсон ямар нэгэн байдлаар хүчирхийлэл одоо үйлдэгддэг энэ нөхцөл байдал бол сайжирсан. Тэр нөхцөл байдлаас бол ангижруулж чадсан учраас бол энэ хүнийг одоо шүүхэнд буруу гэсэн ийм зүйлийг бол ярьж байгаа. За харин ард иргэдийн зарим нь бол ялангуяа энэ дайнаас болоод амь насаа алдсан хүмүүсийн хувьд бол шударгаас үйлчилсэн ийм хэрэг болсон. За Дүтертегийн хувьд бол энэ хар тамхины дайнаар дамжуулан олон мянган хүн за тэр дундаа өөрийг нь эсэргүүцдэг тэр сүцэлтэй хүмүүсийг хүртэл шийдэх үйл ажиллагааг явуулсан гэж бас үзэж байгаа юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.